2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр юу болох гэж байгааг мэдсэн үү? Улаанбаатар хотод анх удаа төв цэнгэлдэх хүрээлэнд 5 орны 25 шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа хамтран тоглох Улаанбаатар сонс олон улсын хөгжмийн фестивал зохион байгуулагдаж байна. Бүгд найрамдах Хятад ард улс, Орос, Солонгос, Казахстан зэрэг улсуудаас урилгаараа ирэх уран бүтээлчид Монголын орчин үеийн уран бүтээлчидтэй хамтран шинэ уран бүтээл гаргаж олон хүртээр болгосоор байгаа. Мөн энэ хөгжмийн наадам 30 артистаар Broken Angel, Boro Boro, Pure Love зэрэг дуунуудаараа бидний сэтгэл зүрхэнд дурсамжинд нэвт шингэсэн дуучин арааш урилгаараа ирж өөрийн хит дуунаас бүрдсэн 45 минутын тоглолтын үзүүлбэрийг үзүүлэхээр бэлдэж байна. Зүгээр л гадаа дотоодын уран бүтээлчдийн нийт бүрэлдэхүүнийг л харахад үнэхээр нүсэр наадам болох нь тодорхой байгааз 100 чамар хурдан тусдаг үлээ. 8 сарын иршвж энерги авах, зуныг жинхэнэ утгаараа соёлтой боловсон мэдрэх энэхүү Улаанбаатар сонс олон улсын фестивал дээр бүгдээрээ олцгаая. Midbird болон 3 найз, 5 найзын тасалбар руу зарагдаж байгаа юм байлээ. Тасалбарыг Shopee цэгмэн, Portal цэгмэн болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараас худалдаа аваарай. Ойрдоо амрал зугаалга ихтэй амар стресстэй шалтгаан байхгүй. Түжиж мүжих хээч үгүй их сайхан байна уу? Тиймээс энэ үед After Deep Dramatic киногоор яхав тийм биз? Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ 12 онд шинжлэн бүтээгдсэн 21 Jump Street киног спойлдож байна. 12 он гарсан хэрэг бас гараад хөөрхөн удчихжээ. Алдартай ч бүтээл үзээгүй хүмүүс цөөхөн баг. Киноны гол амжилтын нууц бол ерөөсөө л инээтэй эсэг хьюморууд юм. Энэ бичлэгийг хийх явцдаа ойрд инээгээгүүрээ л инээлээ. Нэг нь ичимхий таргаан, нөгөө нь булчинлаг толгоомуутай шинхэн төгссөн хоёр цагта ахлах сургуулийн нууц ажиллагаанд ажиллагдсанаар хамаг адал явдал маань өрнөх юм аа. За тэгэхээр бүгдээрээ лайк сабадарсан бол өшөөлөний уршилгүй бичлэг рүүгээ орцгоё. Тэгэхээр 2000-аад оны их үеийн зураглаар кино маань эхэлнэ. Яг л Slim Shady эд урж исэн үе их үү. Энэ Eminem-ийн Тэмүүгээс ирсэн хөлбөр шиг нөхрийг Шмидт гэдэг. Уг нь гаднаасаа хичээдэг боловч харах царайны л нерд гарны ойлгомжтой байгаа байхгүй юу? Энэхүү ахлах сургуулийнхаа туршид лузер байсан тэрээр энэ хүртэл крашлж ирсэн охиноо зориг гарган төгсөлтийн үечлэгт өрнө. Тэгээ яах вэ? Бас андуур гэхэд барагцаатай андуураарай гэд тэр дорол мангастуулах нь тэр. Харин энэ явдлыг харан шоолж инех тэр залууг Жанког нь том биетэй, царайлаг бас нэлээд бөөлийн байрны залуу манай өнийг нэлээд шоолж инээж байгаа. Айгүй инээгээ үжидэл захирлын өрөөнд түүнийг дуудах бөгөөд саяхан хүн шоолоод байсан гарчаа муу дүнтэйгээсээ болоод төгсөлтийн үдшилтэд явж чадахгүй байдалд орхон цэр. Төгсж байгаа нь л их юм. Уг нь явсан бол бат үчи ханхуу манхуу болох байсан ч одоо яа их вэ? Энэхүү төгсөлтийн үдшилтэд явж чадаагүй хоёр маань хоёр талд уйлаа сууж байгаа. Ингээд энэ явдлаас шууд 7 жилийн дараагаар үйл явдал маань үргэлжилж илнэ. Цагдаагийн акт. Явж нөгөө хоёр маань энд ахин нэг удаа таарж байгаа нь. Аль аль нь цагдаа олчих гээл үзээд байгаа. Женк бол практик биеийн хүчний тал дээр хинээс дутахгүй чадвартай мундаг хэдий онол хичээл нь улаан 0. Арай ишмитэн бүр яг эсрэгээрээ хичээлдээ үнэхээр бүх шалгалтыг байдгаар нь тулгаж өгдөг хэдий ч практик дадлага ажил дээрээ утаа. Тэгээ яах вэ? Өөрнөөс л улбаална тэр сайн найзууд болох үед нэгдөө нэг нэгэндээ чаддаг юмараа хэрэндээ л туслахаар болов. Дадлага таг онол таг хоёр багийн нэгнээ чирсээр байгаа л эцэст нь нэг юм их сургуулийг амжилттай төгсөх бөгөөд ийхүү амьдрал цавтаа морил одоо л алан орн хинүүс гэдгээ үзүүлнэ. Гэсэн чинь манай хоёр зүгээр л эргүүлэн цагдаа нар болцоо. Алга болсон нохоомор мэдхэн олж өгсөн шигээ. Шууд л амар хүн амтан баримтлал хэрэг төв илрүүлэх юм болов гэсэн чинь тийм байхгүй штэ. Гэхдээ болоогүй. Нэг л өдөр хар тамхитай холбоотой байж болох сэжигтэй үйлдэл ажиглах нь тэр. Мань хоёр цуслангийн хүүхдүүд цагдаа нараас хэн айх вэ? Ярьж байгаа ч тэр, байж байгаа ч тэр. Гэхдээ тэдний зүн совын зүв байж таарсан ба тэдэнд нууцаараа авч явсан хар тамхи байсан бөгөөд тэр дорол зүгтцгааж манай хоёрт сурсан мэдснээ үзүүлэх боломж гарав. Жаахан бүтлгүй. Ядаж дуугууш мотоциклэн төрөж болоогүй юм. Энэ л үед манай Женко арай хөдөлгөөнтэй болохоор нэгийг нь барайл авч байгаа. Нөгөөх маань байхгүй. Ингээ эргүүлийн хоёр цагдаа маань анхныхаа сэжигтнийг барьлаа эдрэгээ бөөм баяр бүр арай хэтрүүлээ баярлж байгаа юм. Тэгээд өөрийг баяраа тэмдэглэн ухааны бооцсон ч сэжигтнээ барихтаа хэд хэдэн том алдаа гаргасан гэд нэлээ эрүүний шүл ууж байгаа нь. Цагдаагийн дарган бүр энэ хоёр бүтэхгүй юмыг яах вэ гэж шүд өвдөстэй. Ашгүйнийг аз урж тэнэгдүү харагдаг залуухан цагдаа нарыг нууц ажиллагаанд явуулах болсон гэх ба үүндээ л манай хоёрыг шахаар болж байгаамаа. Энд нэг тийм солонгос сүм байх бөгөөд мань хоёр яасан ийсэн нууц ажиллагаа вэ гэж орсон. Ороошоо загнуулаа эхэлгүй яах вэ? Энд чинь нууц ажиллагаа шүү дээ. Ацаа цагдаагийн хувцастайгаа явж байгаа.
Энд байгаа залуус бүгд ахлах сургуулийн нууц ажиллагаанд явахар болсон бөгөөд зөвхөн Justin Bieber, Miley Cyrus шиг харагдтал болохос ямар чадвар мадвар үнд нь хамаагүй. Тэдэнд нэх олон дүрмж байхгүй. Сурагч болон багш нартай романтик харилцаа үүсгэж болохгүй зөвхөн урдах хэрэгтэй л анхаарна. Тэдний ажил бол 10 жилийн дунд алдартай болоод байгаа хар тамхины сүлжээг илрүүлэх юм. Энэ нь ань насанд чүрхээр нэлээд аюултай хар тамхи. Үүнийг нь хэн үйлдвэрлэж бас хэн нийлүүлээд байгааг нь л олох тэдний ажил. За тэгэхээр ингэж л 10 жил рүүгээ ахаад буцах учиртай байжээ. Энэ нь зарим нэг хүний травмаг жинхэнэ утгаараа сэдвэрдэг. Манай хүний амьдралын хамгийн хүнд хэцүү үе нь 10 жил нээсэн болохоор хэрэндээ л энэ удаад ахаа факта болчихгүй юмсан гэж залбираастай. За ингээ 10 жилийн сурагчид болж байгаа болохоор Шмидтийн ээж аавынд байрлалнаа. Ажил нь эхлээгүй байхдаа фейлхэн тодорхой гэмээр гарууд байдаг да. Undercover гэдгээ ээж аавдаа хэлцээ. Нөгөөд нь яасан хөөх юм дээ гэж баг өхөрдөө байвал яах вэ? За ингээ хичээлийн эхний өдөр. Бүхэл бүтэн 10 жилийг нэг удаа дуусгацсан хүмүүс чинь туршлагатай. Дээрээс нь Женко ахлах сургуультай хичнээн кул байлаа да. Манайрт ажиллагаанд нь зориулж унаа хүртэл өгцөө. Профешнл байна гэж ямар мэдэх юм биш. Өвгөр нь жинхэнэ гаж хүслээ харнаа. За тэгэл лаг машин унаал хичээлдээ ирнэ шүү дээ. Женко бол бацаануудыг номшгол унших нь гэсэн түүний мэддэггүй өнгөрцөн юм шүү дээ. Одоо хараг нэг тийм лүүзер хүүхэдтэй тооцогдох юм уу хаашаа. Ингээ хичээлийн эхний өдрөө сургуулийнхаа босхогч давалгүй захирлын өрөөнд дуудагдаж байгаа. За тэр ч яах вэ? Манай хоёр угаасаа бүтлгүй шүү дээ. Цаанаас өгөгдсөн нэрнүүдээ сандраа солио хэлсэн чинь хичээлүүддээ солигдоо суухаар болчихноо. Ишмит жүжигийн хичээл суухаар болж байгаа бол Женко хими хичээлнэ. Үгүй юм таарчтай. Чадахгүй юмнуудаа чатгаасаар аргагүй л хөрнө. Гэхдээ гол ажил бол хар тамхи нийлүүлэгчдийг эхлээд олох. Нэг нь жүжигийн хичээлд хөгөөжирж байхад нөгөө нь хими хичээлд юугаач ойлгохгүй. Яж жагаад энэ химийн багш нь манай хүнийг хараа бүр хамаг юм хөдлөөстэй. Баг сурагч нар харилцаа үүсгэж болохгүй шүү дээ. Тэрийг юу гэж мартах вэ? Тэр ч яах вэ? Хар тамхи ханад судалж авах болох байдлаар мэдээлэл гарах бөгөөд шууд л хөдөлгөөнд орно шүү дээ. Ингээ мэдээлэлээр иртэл өглөөхөн таарсан багийн Эрик. Гэхдээ хийдэг бис зүгээр зардаг л хүн учраас болгоомжтой бай цаадах хүнийг олох хэрэгтэй. Ингээ хар тамхинаас аваад явах юм гэж бодсон чинь худалдаж авсан хүний шууд тэндээ хэрэглэх хэрэгтэй байна л та. Энд ч удаа яадаг ч дүрм юм байгаа. Энэхүү аргагүй ирэхэнд хар тамхи хэрэглэж бай. За тэгээд уусан юмээ гаргаж чадаагүй биеийн тамирын багштайгаа таарсан. Өнөө юм нь үйлчлээд бөө юм болох нь тэр. Хэсэг нилээн тисэх гэж оролцсон ч тэгээ барахгүй л дээ. Манай хоёроос тэнэгтж өгнө. Хичээл мичээлээ жинхэнэ солиор болно. Нэг нь хиймдээ алаал, нөгөөх нь зүгээр орсноол дуулаа эхэлчихнэ. Өөртөө итгэх итгэл нь тэнгэр толцсон байгаа штэ. Ангийнх нь хөөхөн охин хүртэл үүнийг нь харж баясаастай. Ингээ өдрийн төгсгөлд Шмидт бол сургуулийн кул залуу, Женко жинхэнэ лүүзер болоод таарч. За ямар ч тач олж авсан мэдээлэлээр репорт хийнэ. Хин дийл хийгээд байгааг нь олсон ч яг цаанаас нь хин нийлүүлэг нь олж чадаагүй л байгаа. За тэгээ сургууль дээр Шмидт хургаан алдартай учраас ажилдаа дуртай. Женко харин яг сэргээрээ. Ингээд түүний алдартайг нь ашиглан тэр драг дил хийдэг залуугийн найзуудаас эхлэн ойртохоор л болов. Тэр оройн зүгэр дотносго маягтай залгасан чинь бүр үнэхээр гүн үнзгийн яриа өрнүүлээд яг юу ч болоод байгаа. Өмнө нь хизээж хинтээч ярьж байгаагүй зүйлсэж ярьж мараад утгаар нь ахлах сургуулийг мэдэрч гинөө гэлтэй. Үүний дараахан ажиллагааг дээшлүүлж жижигхэн хаус парти хийхээр болж байгаа нь. Уг нь цагдаа нар насан туршаагүй хүмүүсд алкогол өгч болохгүй шүү дээ. Гэтэ мань хоёр үндэ яг өөртөөхөн гаж хүслийг хангаад байгаа юм аа. Янз бүрийн коктейл хийгээл яг ажилч биш зүгээр мань хоёр өөрсдөө л баярлуулаастай. Бодсны дагуу сургуулийн бүхэл хүмүүс ирдэг. Энэ дунд нөгөө гарч байлаа. За тэгээ явж хэсэг зодоонууд энч болж Ишмит бүр улам л энэ дунд алдартай болсоор. Тэдний шоу улам задгарч жинхэнэ нохоо 3 харагтал ууж эхэлнэ. Хамгийн гол нь драг дилер залуугийн итгэлийг үнэн голоосоо олж авсан. Одоо л арт нь хин нийлүүлгийг олж чадхаар боллоо. Гэхдээ зарим нэг зүйлс бодсноос өөрөөр иргэнэ. Ишмитийн хийж байгаа бүхэн бүтээд байгаа мэт болоход Женкогийн гаргаж буй хүч хөдөлмөр бүхэн дэндүү үйл тоогдож эхлэх нь тэр. Манай хүн эсрэгээрээ сургуулийн жинхэнэ нойрт гаруудаар нийлдэг болсон ч баг шиг. Аль аль нь 10 жилийн хийж үзээгүй зүйлсээ хийсээр л. Гэтэ мөн Женкого бүр хайсан. Ишмит битүүхэндээ ажиллаа хийгээлээдэг. Тэгтээ бас краштай болцсон. Тэдний яриаг нууцаар суулгасан девайсаараа сонсох бөгөөд мань хүн краштайгаа овоо уучраа олгоол байгаа. Үүнд нь ахиу хөөрхөн баярлал гэж исэн. Муу найзгаа өстө янз янзаар хийгээл эхлэх нь тэр. Энийг сонсоод жинхэнэ. Эндээс л манай хоёр угаасаа таархаа болцгоос нь харагдаж байгаа.
Ажиллагаач тийм амжилттай биш, одоо хүртэл нийлүүлэгчдийг нь олоогүй л байсаар. Гэхдээ хин хинэн тухтай орчноосоо гарсны ачаар хамгаас үзий яддаг байсан зүйлүүд дээрээ сайжирсан. Нэг нь хийндээ нэлээд сайжирсан бол нөгөө нь өөртөө идэх итгэлээ олж авсан. Яг энэ үеэр гинтийн ажиллагаанд орохоор болох бөгөөд илүү дутуу драмагаа хойшин тавив манай хоёр шууд л ажиллаа эхлүүлдэг. Дийлрүүд нийлүүлэгчтэйгээ уулзгаар явж байгаа нь тодорхойсон болохоор цаг алдалгүй л даах хэрэгтэй. Явж киноны ихэнд гардаг хиттэй л уулзж байгаа нь. Тэгэхээр өөр юу бодов? Шууд л араас нь дагаа штт. Тэгтээ даахтаа хин алдаа гаргаа хоорондоо хэрэлдэж байгаад хамаг юма баллах төгтнөө. Юу араас нь хөөх, араасаа хөөлгөөл эхэлж байгаа. Бүүр нэг бүтлгүй хоёр ийм үед хэрэлдээд тахт яах вэ? Хэрэгэж илрүүлсэн юм байхгүй, дээрэс нь ишмэд орох ёстой байсан жүжигсээс хоцорж байгаа нь. Стил хоорондоо хэрэлдсээр би бидэд итгэж найдахаа бүрлээ болж байгаа. Шмид гэж тэнэг гар угаасаа жүжигсээ хоцорчоод бүх хүмүүс үзэж байгаа шууд дундуур нь гүгээд ороод ирвэл яах вэ? Уг нь крашаа гомдоохгүй хилсэндээ хүрнэ гэж ингэсэн байх л да. Гэхдээ энэ нь түүнийг улам эвгүй байдалд оруулж байгаа штт. Тэгснээ болоогүй бүр тайзан дээр нөгөөгтэйгээ зодолтой наачнаа. Жүжигч утгаараа фейлдэж крашч түүнийг орхион одов. За одоо нэгэнд ийм зүйл болсныг сургуулийн захирал яаж үнэс илүү энэ тэнэглэлүүдийг харж тэсгэвдэ. Хоёулын сургуулаас хөөхөр болсон гэх тэр. Зүгээр сургуулаасаа хөөгдөд дуусж байгаа ч биш, ажилласаа ч мөн халагддаг. Ингээл бүх зүйл дуусж байгаа. Ажилч тэр, ажиллагаач тэр. Хичнээн сайхан нөхөрлөл байлаа да. Хоорондоо ойлголцоогүй юм л гай. Энэхүү яг хоёр дэс салахаар болон баярлаа баяртайгаа хэлээ байж исэн Эрик ирхэн тэр. Тэднийг хамтдан нэг газар авчрах бөгөөд сайхан манай нийлүүлэгчдийг 2 цагтаа хөөсөн байна гэдэргээд яг балархаж гин удаа гэсэн надад та хоёр шиг итгэж болох хүмүүс хэрэгтэй байна л гэж аавна. Сургуулийн төсөлтийн үдшилэг болох хоёр нийлүүлэгч нь ахиж ирэх юм байна л да. Тэр үед би хамгаалагчийг хийнэ. Хэдий ажилласаа халагдаж сургуулаасаа ч хөөгдсөн хэдий нэгэнт энэ хүртэл явж ирсэн болохоор эцсийн боломжоо алдахгүй атах гэж үзнэ. Ийхүү промдо явах бэлтгэлээ хийж байгаа. Хөөхний нэг ясны хин өмнө промд явж байгаагүй болохоор битүүхэндээ л ай сандраастай. Аль аль нь туршлагагүй байж таараа штт. Хэдий бибидээ ууралсан байгаач бас тэрүүхэндээ нэг нэгнээ харж хандаалаа. Тэдний анхны ажил зөвхөн нийлүүлэгчдийг л олж илрүүлэх байсан бол одоо тэдэнд хязгаар гэж байхгүй. Нэгэнт л эхлүүлснээр муу новшиг барьж авъя л болцгоо. Ингээ орж иртэл краш нь өнөөх харт амгнаас нь татаад аль хэдийн жоохон тэнэг болцсон. Түн бүгдийг тайлбарлах хичээгч тэг цаг байсангүй нийлүүлэгчтэйгээ уулзгаар явнаа. Мань хоёр дагаал яваад орсон чинь хэн үйлдвэрлэгч нь байсан гэж? Нөгөө биеийн тамирын багш нь. За тэгээд ийш тийш борлуулалтанд явдаг гарууд нь өнөөд ингээ гангстер л болж таарж байгаа. Тоор уцаа нэг л танил харагдаад байна да. Ингээ баригдлгүй яах вэ? Бөө өвмөн болж явах үеэр манарсан краш орж ирээл тасарчхан тэр. Буунраач хураалгаад тэр дороо буудуулаад өгөх нь гэсэн. Энэ донд манай өөр нэг андерковер байсан байгаамаа. Эдний дотор 5 жил болсон ч гэх шиг. За тэгээ овоо байдал гарт орвоо гэсэн шууд буудал заал эхэлж байгаа нь. Юу сурч мэдснээ одоо л гарах хэрэгтэй. Эцэст нь нэг баг гэдгийг үнэн голоосоо ойлгож нэг нэгнээ мэдэрсэн хоёр маань жинхэнэ баруун зүүн гар шиг хоорондоо эвсэн ажилланаа. Одоо л нэг овоо мөрдөгчд гэмээр. За ингээ араас нь манай хоёр цагтаа хөөнөө. Гэхдээ нилээн барцтай. Тэгсэн хими хичээлээрээ сурсан зүйлээр хурган тесрэх бодис хийж мэдсэн нэгийг нь шууд л зогсооцсон. Одоо үйлдвэрлээд байгаа биеийн тамирын багшийг л барихад болохоор байгаа. Игзэгтэй мөчөд буутуулахад хөөрхөн бие биенийхээ урдуур орж үсэж мүсрээд айгүй драматик аа. Өөрийнх нь өмнөөс амиа шалтгаас айгаагүй найзынхаа төлөө энэхүү сумыг чамд зориулж байна. Ингэж л тэгэд эцэст нь нэг хэрэгтнээ барьж аваад 4 месээр хууль эрх зүйн журмыг нь хамд оншин барьж авч байгаа нь. Ингээд нэг нэгнээ ойлгон хин хинийхээ хийсэн бүх бурууг уучлсан. Тэд бол жинхэнэ хамтрагчид. Энэ бүхэн дуусны дараа Шмидт краштайгаа уулзсан бүх зүйлд уучлалт гуйж байгаа нь. Ийхүү манай хоёр нэр төртөөр хэрэгээ хаагаад ажилдаа буцаж ирэх нь тэр. Гэхдээ тэдний шийдэх хэрэгүүд ингээл дуусна гэж үү? Үгүй дээ. You two sons of bitches are going to college. Кино маань маш амжилттай байсан учраас 2014 он 22 Jump Street нэртэй үргэлжлэн гарсан байдаг. Би үзчихсэн ч яг юу гардгийг сайн сандгүй. Хэрвээ энэхүү бичлэг 10,000 лайк хүрвэл үргэлжлэлийн ч гэсэн хийя. За тэгээ бүгдээрээ сонос олон улсын хөгжмийн фестивал дээр 8 сарын 2-нд олцгаая. Тасалбараа Shopee зэгийн мэн болон Portal зэгийн мэн GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараас судалтай аваарай. Ингээ дараагийн бичлэг хүртэл түр баяр та.